It all starts from within. The drive to pursue inspiration and ideas. Ideas redefine what's humanly possible. They create progress, change our perspectives. But ideas don't just come to you. To find them, you have to keep moving. Kia, movement that inspires. 지야. 어떻게 알아듣지 It all starts from within. The drive. 지야, сайн байцгаана үзэгчдээ, оройн төргийа, бороотой оройнымэндээ. Яг одоо Өглөөний солонгос улсад маань хагас өдрийн оройн 18 цаг 30 минут өнгөрсөн байна. Тэгээд хагас өдөр болгон та бүхэндээ бэлдэн хүргэдэг олон маань солонгос мэдээний тайм маань хэлэх бэлэмсэн байна. Зя тэгээд өнөөдөр бас бороо уртай өдөр байна тийм ээ. Өглөөнөөс эхлээд бороо орсон. За тэгээд өдөр бас нэг хэсэг бас наар гарлаа. За бас эргээд оройд бол ерөнхийдөө үүлэрхийг байна. За тэгээд бит хоёр дөнгөж сая бас нэгэн реклам үзээд байж байлаа. Айгуу сонирхолтой гоё реклам. За солонгосын Kyoгийн карнивал машины реклам байлаа. За энд ташранд нь хамгийн гоё зүйл нь юу вэ гэхээр энэ рекламд Монгол бүсгүй тоглосон байна тийм ээ. Тэгэхээр Kyoгийн одоо машины рекламны модельээр нь манай Монгол эмэгтэй намын гэдэг эмэгтэй ажилласан гэх тийм ээ. Тэгээд маш гоё тийм гоё ког гэх юм одоо дээд зэрэглэн гоё реклам болсон байна. Та бүхэн YouTube-ороо харах юм бол бас ингээд үзэлтээр гарч ирэх болно. За солонгосоор сонсох юм байна. За солонгосоор ер нь бол тийм ээ ковид гэдэг зүйл бас л буурж өгөхгүй байна. Өнгөрсөн 7 хоногоос эхлээд бас өнгөрсөн 7 хоногт бас ковид өвчлөл маань солонгос улсын хэмжээнд бас буцаад 2000 руу бас орсон бас тохиолдол илэрлээ. Хамгийн их тохиолдолтой тэгээд тэрнээс дахиж энэ тохиолдол маань ихсгүй хаа гэж найдажсэн боловч хамгийн их тохиолдол одоо дахин нэмэгдэж байгаа юм байна. Тэгэхээр 2000 гараад тохиолдол илэрлээ. За тэгээд өнөөдөр та бүхэндээ мэдээж ковидын талаарх мэдээллүүдийг хүргэе. За мөн вакцины талаарх мэдээлэл хүргэе. Вакцин дээр бас сүүлийн үед онлайнд хүмүүс бас бичээд байгаа тийм ээ. Энэ вакцинуудын талаарх мэдээллийг өгөөч. Ямар хэдэн өвтэй байдаг юм бэ? Дээрээс нь Янсен гэдэг вакцин ер нь яадаг вакцин вэ? Зарим хүмүүс бас жоохон тийм мэдээлэл авахыг хүссэн байгаа. Дээрээс нь бас өнгөрсөн 7 хоног болохоор манай гэлтгүй ерөнхийдөө гадаадд суугаа яг 18-аас 49 насны одоо яг жинхэнэ нийгмийн идэвхтэй нийгмийг хөдөлгөөнд оруулж идэг бүлгийн хүмүүс маань вакцинд ингээ хамрагдах гад ингэсэн боловч за бидний вакцинтай манай олон тоогийн вакцинтай холбоотой мэдээний дээр маш их одоо нөгөө нэг асуултууд болоо ирсэн. Материал болохоор нөгөө бүртгүүлэхэд онлайнаар ингээ яасан чинь одоо нөгөө тезанжаа анимида гэдэг одоо таны бүртгүүлэх хугацаа арай болоогүй байх гэсэн файлын одоо нэг юм програмын алдаа шиг юм ингээ гараад байна гэдэг бүртгүүлж чадаагүй хүмүүс маш их байна. Гэтэ угаасаа тэр өдрөө бүртгүүлж чадаагүй ч гэсэн дараагийн нэмэлт бүртгэл гэж бас байгаа шүү дээ тийм ээ. Нэмэлт бүртгэл дээр бас та бүхэн бас бүртгүүлж болно. Түүн дээр бол нэг санаа зовох юм байхгүй. За тэгээд мэдээж өнгөрсөн 7 хоногийн хувьд бол 22-ны хүртэл 4-р үе шатыг сунгацсан байсан. За тэгээд өнөөдөр 21 маргааш 22. За өнгөрсөн өчтөрийн байдлаар солонгосын тийм ээ солонгос улсын ерөнхий сайд гамшиг аюулгүй байдлын эсрэг төвийн штабын уулзалтан дээр ахин 2-7 хоног сунгах талаар 4-р шатлыг сунгах талаар ерөнхийдөө мэдээлэл өгсөн. За мөн үүнээс гадна хоолны газрыг ерөнхийдөө 22 цаг байсныг 21 цаг руу татахаар болсон. Тэ? За мөн үүнтэй зэрэгцүүлээд бас хүний тоог бол орой 6 цагаас хойш 18 цагаас хойш шүү тийм ээ. 18 цагаас хойш 4 хүн уулзах зөвшөөрсөн. Гэхдээ хоёр нь бүтэн тун вакцина хийлгсэн байх хэрэгтэй гэдгийг бас шаардлагыг тавьсан байгаа тийм ээ. Солонгос улсын хувьд бол ерөнхийдөө Өнөө нь болохоор бид нар яг энэ коронавирусын яг одоо 4-р шатлалын үе шатлал дээр бид нар зөвхөн 2 хүн уулзаж хоол иддэг. За тэгээд 2-оос дээш хүн бол уулзаж хоол идэж болохгүй тусдаа хоол идэж болно. Харин хоолны газар болохоор 10 цаг хүртэл ажиллаад ингээд хэлсэн чинь тэгсэн ч одоо коронавигийн маань ингээд үе шатлал нь ингээд чангатаж байгаа ч юусэн сансны зураг буурахгүй байгаа юм шүү дээ. Тэгээд өдөр болгон 2000 за тэгээд 1800 та ингэ байгаад байгаа. За тэгэн гол би одоо ямар арга хэмжээ авч байгаа гэх юм бол вакцины тун 2 тон авчихсан хүн 2 хүн. За тэгээд
энгийн одоо вакцин дайраа хамрагдаагүй 2 хүн нийлээд ингээд 4 хүн бол одоо ингээд оройн цагаар хоол идэж Тий 18 цагаас хойш. Тий. Онцлог юм нь болохоор нөгөө нэг юу авах хэрэгтэй гэсэн чинь жимиос байх хэрэгтэй. Нөгөө өнгөрсөн 7 хоногт яриад байгаа нөгөө вакцины паспорт. Тий паспорт тий вакцины паспортыг аваад тэгээд 2 тунгаа хийлгэсэн хүн байх юм бол ингээд 4 хүн уулзаад хоол идэж болохоор болж байгаа боловч хоолны газар өөрөө эвсэртлээ. Тий. Ахад хоолны цагийг ерөнхийдөө бол хоолны газрууд болон кафег нэг цагаар урагшлуулад 21 цаг хүртэл ажиллуулахаар болсон шийдвэрийг гаргасан. За тэгээд 4-р үе шатал бол мэдээж Кёнгидо аймаг болон Сөүл мөн томоохон хотуудыг нэрэлсэн. Тэжон, Каондо за бусад бүс нутаг бол ерөнхийдөө бол 3-р үе шаттай ахин 2-7 хоногийг үргэлжлүүлэхээр боллоо. За энэхүү хугацаанд 9 сарын 5-ны хүртэл дахин сонгох шийдвэрийг гаргасан байгаа. За тэгээ үүнтэй холбоотой Солонгос иргэн тойронд нэмэгд одоо үзэж байгаа хүмүүстээ сонирхуулаад хэлэхэд болохоор одоо хичээл сургууль яаж явах вэ энэ гэдэг дээр бас нэлээд одоо асуудлууд гарч ирж байгаа. Тэгээ өнгөрсөн 7 хоногийн хувьд болохоор Солонгос оюутнууд бүгдээрээ төлбөрөө төлөөд за тэгээ онлайнаар хичээл авсан боловч одоо хамгийн их хохирогдож байгаа хүмүүс нөгөө тухайн жилдээ одоо коронавигийн жилүүдэд одоо оюутнууд байгаа хичээл сургууль үзэж байгаа оюутнууд маань болохоор төлбөрөө төлж байгаа хүмүүстээ хичээлээ бүрийн хэмжээнд авч чадахгүй байна. Энэ удаагийн хичээлийг болохоор одоо хэдэн хувьд нь онлайн, хэдэн хувьд нь яг хичээл авах юм бэ? За тэрнээсээ шалтгаалаад төлбөр мөнгө төлөө гэсэн энэ чагсаалууд боллоо. Оюутнуудын чагсаалт айгүй том юм болсон шүү дээ. Тийм ээ. Солонгосын улсын хувьд бол ерөнхийдөө оюутнууд ерөнхийдөө бол ерөнхийлөгчөө хүртэл унгаадаг тийм мундаг тийм системтэй тийм зүгээр зөвхөн оюутнуудын үгийг ер нь ард түмний үг оюутан гэлэхгүйгээр ард түмний үг гэдгийг төлөөлөд болгож ерөнхийдөө бол маш сайн хүлээж авдаг. За тэгээд хүмүүсээ халуунагийн маань ярьдгаар оюутнууд тийм ээ өнгөрсөн жил угаасаа 100% төлбөрөө төлчөөд бүгд онлайнаар орсон тохиолдолд энэ жил тэр сургалтынхаа төлбөрийг 50% авъя гэсэн ч гэсэн яг тэр юун дээр цуглаан дээр тиймэрхүү мэдээлэл өгсөн шүү дээ тийм ээ. Гэсэн бол шиг одоогийн байдлаар засгийн газар бол яг ингэж гэсэн шийдвэр гаргах байгаа. За ямар ч шатны төвшөндөө бол нахил хичээж ах шиг байна. Гэтэ бас нэгдсэн арга хэмжээ нэгдсэн яг дүгнэлт гаргаад ингэж гэхэд бас жоохон цаг хугацааны хувьд жоохон хэцүү цаг хугацаа шиг байна. За тэгээд халууна маань бүртгүүлж амжаагүй хүмүүсийн нэг юм гэж байгаа шүү дээ. За тэн дээр ямар нэгэн алдаа гарсан уу? Тэр ингийн мэлээ. Гар утсаараа ингээд оронгот нэг ачаал ерөөсөө даахгүй ерөөсөө байнга ингээд бүртгүүлэн гол тийсэн жаа юм даа гэж гарч ирээд байгаа. Та одоо таны бүртгэл хийх боломжгүй байна гэдэг ингээд гарч ирээд байгаа. Тэгээ өдөр нь олзог байсан тийм ээ? Тийм өдөр нь олзог. Тэгтээ нөгөө нэг тэрийг одоо маш олон удаа одоо гар утсынхаа инжингээ аваад гар утсаар ингээд баталгаажуулах код ирэн баталгаажуулах кодоор дахин ингээд орох хэрэгтэй. Тэгээ хамгийн найдвартай арга бол ерөөсөө юу гэхээр компьютероос орох. Утсаар орохоор одоо ерөөхдөө арайханд ачаалж дэлэхгүй тэгээ болж өгөх юм бол та компьютероос ингээд суугаа компьютер мөн ноутбукнаас ингэж бэлдэж орох юм бол арай хурд идэвхтэй ороод хийхэд аягүй эвтэйхэн болж дээ. Тэгээ нөгөө тэрийг нь болохоор жоохон анзаарах угаар утснараа за ингэж хийх гэж байгаа тэгээд болохгүй байж байгаа. Дараагийн одоо нөгөө бүртгүүлж чаддаг нэмэлт бүртгэл дээр орох. Ерөнхийдөө бол нэмэлт бүртгэл байгаа болохоор ерөнхийдөө тэр аппликейшнээр бүртгүүлдэггүйч бай, нөгөө өөрийн биеэр очиж бүртгүүлэгч бай. Тэр хүмүүс маань санаа зовлохоор нэмэлт бүртгэл бас хамрагдах боломжтой. За тэгээд вакцинтай дөнгөж сая ахин 2-7 хоног сунгасантай холбогдуулаад өнгөрсөн 7 хоногийн нэгтгэв тийм ээ өнгөрсөн 7 хоногт бид хоёр мэдээгээр ярьж байсан 16-нд тийм ээ нөхөж 1 хоног амарсан Солонгос улс 15-ны өдөр чөлөөлөгдсөний өдөр байсан тийм ээ. За тэгээ 16-нд 1 хоног бүтэн амраад Солонгос улс бол энэ жилээс эхлээд угаасаа улаантай өдөр буюу амралтын өдрийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад амралтын өдөр таарах юм бол дараагийн ажлын өдөр нөхөж амарна гэсэн хууль. За тэр хуулийнхаа дагуу хамгийн ихний амралт нь бол ерөнхийдөө сая 8 сарын 16-ны амралт дэх өдрийн амралт байлаа. За энэ хоног дуусла дахиад 3 амралт байлээ. 3 ямар ч нөхөж амрах 3 амралт байлээ. Тэрийг бас ажиглаж анзаарч байлаа. 2021 оны үед болохоор Солонгос улс болохоор дэлхийн нийтэд ерөөхдөө өөрийнхөө ерөнхий статусыг буюу одоо хөгжиж байгаа орноос өндөр хөгжиж байгаа орны тоороо шилжсэн байгаа тийм. За тэгээ энэтэй холбогдуулаад бас дээрэс нь Солонгос улс маань болохоор онлайнаар маш олон ажлуудыг хийх боломжтой болсон гэдгээс коронавигаар далимдуулаад мэдсэн учраас одоо нөгөө айгүй урт ажилдаг Солонгосын нөгөө нудун хийдэг цаг нь айгүй урт шүү дээ. Энэ цагийг багасгах. За тэгээ нэмэлтээр одоо нөгөө ягаан гэж ярьдагстай ягаанаар ингэж ажиллах юм бол цалин илүү цагийг одоо илүү их мөнгөөр бодож өгөх. За тэгээ түүнчлэн амралтын өдрөөр улаантай өдөр таарсан бол тэрийг нөхөж одоо амраах гэх мэтчлэнгээр ямар ч нэлээд хүнлэг хөдөлмөрийн хуулиудтай эрс одоо шинжилгээ хийж байгаа ийм үйл явцад болж байгаа.
За яг төвдөө холбогдуулаад би яг нэг нэгэн мэдээг бас унших гэдэг байлаа. Энэ маань юу вэ гэхээр 16-ны өдөр амралтын өдрийг нөхөж амарсан. За тэгээ 17 онд Солонгос улсын ерөнхийлөгч Мун Жэ-ин соёлын Сөүл хотод оршдог. Соёлын өртөө Сөүл 284 төвд эрхчлөөний өдрийг тохиолдуулан ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ вакцины талаар бүгд найрамдах Солонгос улсын нийт иргэдийн 70%-ийг 10 дугаар сар гэхэд вакцины 2 тунд нь бүрэн хамруулна гэсэн том мэдээлэл хийсэн шүү дээ. Гэхдээ яг үүнтэй холбогдуулаад бас юу гэдэг вакцины хувийг харах юм бол ерөнхийдөө бол 70%-тай бол 2 тун вакцин хийхэд жоохон хэцүү байгаа. Тийм ээ? Дуусахгүй та бүхэндээс вакцины талаарх мэдээлэл хэлмээр мэдээлэл өгье. Тэгэхээр одоогийн байдлаар гэхэд чинь 50%. Нэгдүгээр тун байсан 49.7%. 49.7% дөнгөж одоо хүрж байгаа учраас саяны тэр мэдээлэлд нэлээд хүчтэй. Тийм болохоор энэхэд бол нөгөө нэг халдвар хамгааллын яам гэж үлдэх шүү дээ, тийм ээ. Тийм болохоор ерөнхийдөө бол вакциныг бол маш эрчимтэй ерөнхийдөө бол эрчимжүүлээ гэсэн. Тийм болохоор дээрэс нь яагаад гэд ингээд ийм амлалт өгчгүй гэдэг нь юу вэ гэхээр юу л ахал да. Вакцина ерөнхийдөө хангалттай татаад авчихгүй гэж бодож. Өмнө нь ерөнхийдөө вакцины хүмүүсэл маш их байсан шүү дээ. Нэг хүчлэхгүйсэн шалтгаан вакцин байхгүйсэн талбартай тийм ээ. Ерөнхийдөө Солонгос улсад одоо нэг 4 төрлийн вакцин байгаа. За энэ вакцины талаарх мэдээлэл бас тун удахгүй та бүхэнд бас тодорхой танилцуулъя. За тэгээд Мун-Жэ-ийн ерөнхийлөгч яг иймэрхүү мэдээлэл гаргаад байж байтал өнгөрсөн удаад болохоор гадаадуудтай холбоотой нэг мэдээ одоо Солонгосын сайтуудаар маш их явсан байгаа тий. За энэ болохоор ерөнхийдөө бүх одоо нөгөө нэг гадаад иргэд одоо пижагааг нь явши мөрөөрөө хомсаа шинийн хамны даа гэж бичсэн ийм том самбарууд байсан тий. Тэрэн дээр болохоор орчуулгыг харах юм бол ямар ч гадаад хүн одоо бичиг баримтны шалгалт болон визний оршин суух зөвшөөрөл байхгүйсэн ч гэсэндээ үнгөө одоо нөгөө нэг шинжилгээнд хамруулж байна гэсэн ийм том ийм цагаан юунууд энэ тэмдгүү наацсан. Энэ нөгөө сумбар юу хийсэн өрөөнүүд гэсэндээ айгүй гараад ирсэн байгаа. Тэгээ энэ болохоор гадаад өвчтөнтэй гадаад улстай холбоотой байгаа тийм. Ерөнхийдөө юуны мэдээ болохоор та бүхэн бас манай орныг ойрхон байжсэн бол юмтай мэдж байгаа. 10 тохиолдол тутмын нэг нь гадаад хүн байна гэсэн. Тийм. За яг энэ мэдээ маань бас л юу гэдэг өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд гэж байгаа байхгүй юу? Шинэ өвчтөн нийт 10 шинэ тохиолдлын нэг нь гадаад иргэн байна гэсэн мэдээлэл өгсөн байгаа юм. За энэ нь өмнөх саруудтай харьцуулах юм бол за нийт гадаад байгаа гадаад иргэд Солонгос улсын хэмжээнд тийм ээ оршин сууж байгаа гадаад иргэдийн тоон үзүүлэлт нь болох 3.8%-аас хавьгүй өндөр байгаа нь холбогдох халдны төлөөлөгчид мэдээлсэн гэж байна. За тэгээд энэхүү иргэдийн эзлэх хувь 5 дугаар сарын эхэнд бол 7.7% байсан. Одоо юу авч яасан өвчлөл авч яасан тийм ээ. За тэгээд 7-8 дугаар сард болонгот 8.8% рүү өссөн гэж байна тийм. Тийм болохоор ерөнхийдөө 4 дугаар сард яагаад тийм эднээс чинь заавал 4 сарыг дуустал та бүхэн вакцина өгөхгүй бол бараг торгуулна гэж байгаа зүйлтэй нөгөө хүний эрх мэрхийн асуудал болоод за та бүхэн өөрсдөө шинжилгээгээ өөрөө сайн дураар ирж өгөөрэй гэдэг юу гаргасан шүү дээ. За тэгээд мэдээж хүний эрхийг хүндэлдэг орн түүний дараа нь цааш эхлээд ерөнхийдөө үе шаттай дарааллууд ажлуудаа бол ерөнхийдөө гадаад дотоод хийхгүйгээр бүгдийг ингээд хийж явж байгаа. За вакцин ч гэсэн ерөнхийдөө бол гадаад иргэд одооноос эхлээд бүртгүүлээд эхний иргэд маань ерөнхийдөө бол вакцинд хамрагдаад эхэллээ тийм ээ. Тиймэрхүү мэдээлэл ерөнхийдөө бас гарсан. Тэгэхээр гадаадуудыг ерөнхийдөө хамгийн яаралтай вакциныг хамруулахын зөв юм байна гэдгийг бас шийдвэр бол ерөнхийдөө Солонгосын засгийн газар ч гэсэн маш анхаарч байгаа. Үүнтэй холбоотойгоор бас гадаадаас ирж байгаа нислэгүүдээс гадаад хүмүүсийг нэмж авахгүй байх гэж бас нэлээд хоригуул болоо. Зарим нэг одоо Лондон ч юм уу том хотуудаас ирж байгаа Солонгос руу ирж байгаа гадаад иргэдийг оруулахгүй ч юм уу тийм нислэгүүдийг цуцлах ч юм уу иймэрхүү юмнууд бас яг 7 Солонгос улс бас 7 хоногийн хугацаатай юугаар хилээ хаацсан байгаа бас яг энэ юугаар холбогдуулаад тийм ээ 22-наас 7 хоногийн хугацаатай яг Солонгос улс хилээ хаасан холбогдуулаад 24-26-ны нислэг бас цуцлагдсан байна тийм Кореч Мьянмарч бүх нислэгүүд ерөөхдөө ирэхээргүй болсон. За тэр нислэгүүд нь ерөөхдөө 9 сар руу бүгд буцаад шилжсэн гэсэн. За тэгээ энэ болохоор ерөөхдөө цаад утга нь бол нийт гадаад өвчтнүүд маш коронавирус тусаж байгаа. Хоёрт нь болохоор ерөнхийдөө бол энэ одоо нэг өвчин тушааг гадаадуудаас нэмж гаднаас аваад ингээд бид бас нэлээх ингээ проблем гараа. Тэгээд вакцинжуулалтыг эрчимжүүлэх хүртэл төр зур гадны нислэг бол иймэрхүү зүйлсүүдийг хориулж байгаа шүү гэдэг утга санаа байгаа тийм ээ. За тийм ээ. За тэгээд түүний дараагаар мэдээж та бүхэндээ өнгөрсөн 7 хоногт бүгд найрамдах Солонгос улсад
COVID-19-ний тоон статистикийг бас танилцуулъя гэж бодож байна. За түүний дараагаар вакцины ерөнхий мэдээлэл бас өгнө та бүхэн ойрхон байж байгаарай. За тэгээ өнгөрсөн 7 хоногт өмнөх 7 хоногт болгоно 2223 гэдэг тоо ерөнхийдөө анх удаа хамгийн лидер тоо гарч ирсэн тийм ээ. Хамгийн их тийм. Солонгос улс хамгийн их нэг өдрийн өвчл 2223 гэж ярьж ирсэн. За тэгэхээр сая өнгөрсөн 7 хоногийн 8 сарын 18-ны өдрөөс 2153 гэсэн тохиолдол бас илэрсэн. Үүний араас дахиад 2052 гэсэн тохиолдол илэрсэн. Тийм. Уул нь бол хамгийн амхандаа ингээд чадвал ерөнхийдөө бол нэг 2000-ыг давуулахгүй байхыг гэсэн нэгэн зорилттой ойлгож урдныхтай харьцуулахад маш өндөр гараад байгаа төчиг одоо амхандаа чангатахад ингэж байгаа төчиг одоо 2000-ыг давсан то 1 7 хоногийн өдөртөө 2 удаа гарчлаа гэдэг нийтлэл мэдээж үүнтэй холбогдуулаад хоолны газруудыг нэг цагаар хоолны газар болон кафед нэг цагаар наашаа татчихлаа тийм ээ хах 22 цагаас 21 цаг болголоо. За тэгээд дээрэс нь вакцинтай иргэдэд бас арай илүү зүйл хандж шүү дээ тийм ээ. 2 тун вакцин хийлгээд 18 цагаас хойш дөрвөлөө уулзцад 2 нь вакцинд бүтэн тунгаа хийлгсэн байх юм бол чөлөөтэй тийм ээ. Нэмэлгүй шийдвэрүүдийг ерөнхийдөө бол араас гаргаж ирж байна. Гол нь нөгөө сертификатаа бас авсан байх байлгаж байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд Солонгос улсын хувьд дөнгөж сая та бүхэн дөрөвхөн ярьсан тийм ээ. Нэгдүгээр тунгаа хийлгэсэн 49.7% байгаа. Энэ нь нийт хүн амын 25 сая 501,990 гэсэн тоо ажиглагдаж байгаа. За тэгээд хоёрдугаар тунгаа хийлгэсэн нь болохоор 22.3% буюу 11 сая 439,093 гэсэн тоо байгаа. Үүнтэй холбогдуулаад түрүү мөнжийн ерөнхийлөгчийн хэлж ирсэн тийм ээ 10 сар гэхэд зургийн дархлаа буюу. Гэтэ уг нь зургийн дархлаа 70% таа гэдэг нь бол 11 сар хүртэл байсан шүү дээ. Гэтэ Солонгосын ерөнхийлөгчийн хувьд бол ерөнхийдөө бол бүгдийг 10 сар гэхэд ерөнхийдөө бол 70% хүргэнэ гэсэн том онолт гараад ирсэн шүү дээ. Гэлсэн байдаг шүү дээ. 10 сарын ихэнх гэсэн үг тийм. Ийм их асуудал байна. За тэгээд яг Сөүл хотын хувьд бол 49.49% вакцин хийсэн байна нэгдүгээр тун. За Кванду бол ерөнхийдөө бол 55.11%. За Кёмбог аймаг бол 53.41% та хамгийн өндөр үзүүлэлттэй. Чонном аймаг хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм байна. Чонном аймаг гэдэг нь ерөнхийдөө бол Ёсу тэр авийн ордог. Тэгээ 58.18% тавиана. Тэгэхээр Сөүл бол ерөнхийдөө бол дээрээс нийт хотчлолоор бол ерөнхийдөө бол дөрөвт зогсож байгаа юм байна. За үүнтэй холбогдуулаад мэдээж Солонгос улсад нийт 4 төрлийн вакцин хийж байгаа. За энэ вакцины талаар дэлгэрэнгүй мэдээлэл та бүхэн хамгийн ихний вакцин болохоор Pfizer, тэгээд Moderna. Pfizer, Moderna хоёрыг болохоор одоо юу яаж байгаа те? Сонголтоор хийж байгаа төчиг янзын вакциныг болохоор одоо өөрийнхөө дүүргийнхээ амьдардаг пугунсуу буюу одоо гонсоо эрүүл мэндийн төвдөр очиод хийлгэх юм бол язын вакциныг өргөөлөх боломжтой. Тэгээд AstraZeneca байна. AstraZeneca бас багтай нэрээ. Тэгээд 4 төрлийн вакцин Солонгос улсад хийгдэж байгаа. За тэгээд энэхүү вакцинтай холбоотой бас янз бүрийн асуултууд орж ирсэн. Тийм болохоор энэхүү вакцины талаарх ер нь ямархуу хэдэн хувьтай вэ гэдгийг та бүхэн бас танилцуулъя гэж бодож байна. За нэгт бол Pfizer вакцин байна. За энэ нь Альфа хөлбөрийн эсрэг ер нь бол 95.7% тай, Дельта хөлбөрийн эсрэг 42% тай. Энэ бол 2 тун вакцин байна. За үүний дараагаар AstraZeneca вакцины нь нэгдүгээр хөлбөр буюу Альфа хөлбөрийн эсрэг 63% тай. Одоо нөгөө нэг Дельта буюу хүнд хөлбөр гэж байгаа шүү дээ. Түүний эсрэг бол ерөнхийдөө бол 50% тай ийм вакцин байна. За Johnson & Johnson-ы вакцин гэдэг нөгөө хүмүүс янзын гэхээр хүмүүс гайхаад байна. Энэ бол айл улсын ерөөдөө сонсогдоогүй юм ийм асуудлууд ерөөдөө бол Солонгос улсад байдаг группүүд дээр явж ирсэн. За энэ дээр бас тодорхой бас бидэх бас хариулт өгсөн. За энэ бол Johnson & Johnson-ы бүтээгдэхүүн Америк нэгдсэн улс болон Германы хамтарч зохион бүтээсэн вакцин байгаа. За энэ нь нэг тун вакцин шүү. Хүмүүсээс андуурч магадгүй 2 тун гэж андуурч магадгүй зөвхөн 1 тунгаар хийдэг. За энэ альфа хөлбөрийн эсрэг бол 94.1% байна. Дельта хөлбөрийн эсрэг 76% тай. Тэгэхээр нөгөө нэг бусад вакцинуудаас дельта хөлбөр үеийн нөгөө арай хүндэртрийн юугаар тунгаар 76% тай гэхээр арай илүү гэсэн үг байгаа байхгүй юу? Тийм. Би сая модерныг андуураад уншиж Johnson & Johnson вакцин болохоор альфа хөлбөрийн эсрэг 66.9, дельта хөлбөрийн эсрэг 33% тай. Гэтэ энэ бол нэг тун вакцин. Үүнээс хамгийн сайн нь ерөнхийдөө бол Moderna гэж вакциныг бүгд ерөнхийдөө бол мэдээд байгаа юм тийм ээ. Бараг
энд байгаа хүмүүс ер нь модерныг тариулцдаг ч юм уу тийм ээ. Ер нь AstraZeneca ч юм уу Pfizer ер нь бол жоохон голох төлөвтэй ч юм уу тийм юм ажиглагдаад байгаа. Тийм. За модерн вакцины хувьд бол альфа хөлбөрийн эсрэг 94.1%, дельта хөлбөрийн эсрэг 76%-тайгаар ийм сайн вакцин байна. За тийм вакцин хийлгэх гэхэд ерөнхийдөө бол вакцин нь AstraZeneca бол мэдээж Оксфорд их сургуулиас гарсан вакцин. За Janssen гэдэг вакцин бол мэдээж Америк, Германы хамтарсан вакцин байна. Тийм. Тийм болохоор Moderna бол Америк нэгдсэн улсаас гаргасан вакцин. За дээрээс нь бас манай вакцинд хамрагдсан хүмүүс бас ингээд би одоо 2 төрөнгийнхаа вакциныг авчаад хэдэн хувийн одоо надад дархлаа тогтсон байна уу гэдэг шинжилгээнүүд өгөх боломжтой болж байгаа. Анчаа гунцаа гэж хэлдэг байхгүй. Тэгээд тэдүүрийн дархлаа тогтсон байна уу гэсэн тэр шинжилгээг өгөх боломжтой байгаа учраас ойрхон ингээд эмнэлгүүд дээр эсвэл вакцин тариулсан эмнэлэг дээр очих юм бол дахиад ханчаа гунцаа хийлгэх тийм боломжтой байгаа. Бас нэг мэдээлэл нэмээд хэлэх болохоор нөгөө чаны вакцин гэдэг одоо үлдэгдэл вакцины бүртгэл ингээд ойрхон байгаа гэрийнх ойрхон байгаа вакцин хийж байгаа эмнэлэг дээр очиод утасны дугаар юм холбогдох юмудаа үлдээгээд би ингээд өнөөдөр задарсан үлдэгдэл вакцин дээр вакцин тариулсан юм аа яаралтай байна гэдэг ингээд өөрөө бүртгүүлээд яах юм бол цаг нь байх юм бол яг хүлээж аваад одоо 4-5 цагийн үед ч юм яг эмнэлэг хаахны наан нь болохоор вакциныг тариулах бас боломжтой байгаа шүү. Тэр нь ерөнхийдөө олдохгүй байна гэсэн шүү дээ. Манайхан ч гэсэн ерөнхийдөө бол яг нэг какаогоор нь бүртгүүлчих чинь гэж байгаа юм. Тэгэхээр за тэр эмнэлэг дээр нэг ийм вакцин гарч ирлээ гэвэл ерөөсөө ороод нэг яг бүртгүүлэх гэх юмгууд нь ерөөсөө ингэ алга болчиход байна гэсэн. Ерөнхийдөө тэр бас миний эргэн тойронд нэлээд хит харагдчихлээ. Хүмүүс байгаа жоохон тариуцсан хүмүүс байна. Гэтэ ер нь бол бүр болохгүй тэр бас яаралтай хэлмээр байгаа хүмүүс бол тэр бас мэдчихсэн тийм ээ. За тэгээд бас вакцинтай холбогдуулаад нэгэн мэдээж вакцин тариулсны дараа эерэг сүрэг янз бүрийн юмнууд илэрч байгаа. Сөрөг зүйлүүд бол маш их илэрч байгаа. За тийм болохоор мэдээж хамгийн эхлээд вакцин хийлгээс өмнө та ерөнхийдөө бол 3 хоногийн өмнө ямар ч нэг согтууруулах ундаа хэрэгж болохгүй. За дээрээс нь 7 хоног ерөнхийдөө вакцин хийсний дараа 7 хоногийн дотор ер нь бол согтууруулах арх спиртний төр хэрэгж болохгүй. Дээрээс нь ийм авч хэрэгтэй. Тэгээ имийн ерөнхийдөө цаанаас нөгж байгаа. Тийм имийн цаанаас нөгж байгаа. За тэгээд за ерөнхийдөө тариулсны дараагаар бол ер нь бол тариулсан орон улаан хавдах, халуун оргих. За тэгээд бие ядарч сүлдэх, толгой өвдөх, булчин болон үе мөч янгинах, бие хүүд даах, дотор муухай арих. Тэгэл бочирхаанууд өвдөх, хөндөөрлөх, халуурах гэх янз бүрийн шинж тэмдгүүд угаасаа илэрч байгаа. Тэгээ тийм болохоор ерөнхийдөө 2 хоногийн хугацаанд маш сайн гам бариад ерөнхийдөө вакцин хийлгэснийхээ маргааш өдөр нь бол амархан хамгийн сайн шүү гэдгийг бас ер нь бол мэрэгчлэлтүүд бас тэгж зөвлөж байлаа. 2 хоногийн бас чөлөө өгч байгаа мөлий компаниуд зарим компаниуд ерөнхийдөө вакцина хийлгэсэн гэх юм бол 1-2 өдөр амраах бас тийм чөлөө өгч байгаа мөлий компани тэрээс асуугаад тэгээд хийгээд авбал тийм ээ. За хоёулын өнөөдрийн мэдээ нэлийн вакцинтай холбоотой. За тэгээд бидэгөө энэ вакцинаас одоо тэгээд юу байхаа гаргалтай тий. Тэгээд вакциныг ерөөсөө ярихгүй байх ямар ч арга байхгүй тийм л юм байна. Яг ер нь одоо дэлхийд нэг ерөөсөө дэлхийг зочроод байгаа ганц зүйл бол ковид болцоод байна ерөнхийдөө тийм ээ. Өмнө бид бүхэн ч гэсэн ярьж байсан шүү дээ. Ковид гараад ирсэн чинь бус жижиг өвчнгүүд бүгдээр алга болчихлоо. Тийм ээ. Энэ бол ерөнхийдөө дэлхийд даяар ерөнхийдөө нэг том амар том вирус гээд гараад ирсэн чинь жижиг өвчнгүүд нөгөө ханиад тусдаг нэг хавар өвөрлөлт тавиад таниад нь хайччихв. За Монгол улсын хэмжээнд юу гэдэг манай нөгөө нэг хавар ч юм уу нам хавар их тохиолддог шин нэг шүлхийн өвчин, малын янз бүрийн өвчнгүүд нөгөө нэг тарван дахал ч юм уу энэ нөгөө өвчнгүүд яагаад сүүлийн 2 жилийн хугацаанд ерөөсөө илэрсэнгүй. Ерөөсөө нэг иймэрхүү асуудал байгаад байгаа шүү дээ. Энэ бас тэгэл ерөнхийдөө бас нэг цаад далд дутх нь ерөнхийдөө нэг том өвчин гараад ирэх жижиг өвчнүүд чимээг алга болчихж гин үү, нэг бол цагаар бизнес байж байгаа намжаад байна уу, ерөнхийдөө бол бүгд ингээд хараад ерөнхийдөө мэдж байгаа тийм ээ. Тиймэрхүү тохиолдлууд байна. За. Тэгээд Солонгос улсын хувьд бол ерөнхийдөө одоо энэ сүүлийн 3-7 хоногт бол сүүлийн энэ 7 хоногт ерөнхийдөө бүтэ бороотой гэсэн бас мэдээлэл байгаа. Энэ нь юу уг нь борооны үлрэл дуусчаад байгаа ч ахаа бороо орж эхлэх гээд байна тийм ээ. Тэгмээ борооны үлрэл бас солигдсон ч юм уу. Гэтэ сая энэ борооны үлрэлээр бол нэг бороо ороогүй шүү дээ. Борооны үлрэлээр энэ нь бол 6 сараас 7 сар хүртэл ерөнхийдөө бүтэ бороо ордог ч гэсэн энэ жилийн хувьд бол энэ одоо өнөөдрөөс эхэлж орж байгаа бороо юм оройтсон бороо юм болоо тийм ээ. Тэгээ яг одоо монголчууд маань ч гэсэн Солонгос улсад ажил төрлөө хийж байгаа энэ үед тийм ээ яг бороо орохоор
нэг сайхан баяжтай будаатай цай гэх тийм ээ. Гэртээ байж байгаа. Тэг гэртээ байж байгаа хамгийн нэг өдөр ч гэсэн амарх зүгээр болов уу гэж бодож байна. Тэгээд ажил энэ барьж байгаа хүмүүс байх юм бол бас вакцины яаж хийх талаар мэдээлэл өгнө. За дөнгөж сая вакцины талаарх мэдээлэл өгсөн байгаа. Та нэвтрүүлэг дуусны дараа дахиад үзээрэй. Тэгэх юм бол вакцины талаарх бүх мэдээллийг оруулсан байгаа. Мөн олон даацхан комсод тэр бүгд байгаа. Гадаад өвчтөн бас уцаар бүртгүүлэх нэг утасны дугаар энэ тэрийг бас бид нар мэдээлэх хадгална. Тийм уцаар бүртгүүлэх тийм мэдээлэл бас ирсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр өнөөдрийн мэдээ маань энэ хүрээд өндөрлөө. Гадаа бүрхэг байна. Бороо зарим утгуудаар бороо орж байна. Тэгээд монголчууд маань машин тэрэг барихтаа маш болгоомжтой. Тэгээд ерөөдөө бол машин гэснээс илүү бороотой үед ерөнхийдөө метро бол хамгийн амар хурдан байдаг дөө тийм ээ. Тэр их яаж бүгдрэхгүй тийм. Гарахгүй маа гэж бүгдрэхгүй. Миний боломж юм байгаа шүү. За. Тэгээд өнөөдрийн Солонгос мэдээний тамтай хамт байсан нийт үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Эх 7 хоногийн Солонгос мэдээний таймраа эргэн уулзлаа. Түр баяртай. Дараа 7 хоног тэргээд уулзгаа баяртай. Олондогийн төгсөө байлаа. Нэг ялан байлаа.